Зүгээр л уйдаад үзэх бичлэг чинь бүр дууссан. Ямар ч ингээд бичлэг ингээд үзээд YouTube-аас ингээд бичлэг үзээд байжсэн чинь хамаагүй ингээд үзэх бичлэг чинь дууссан байжсэн чинь миний бичлэг гараад ирсэн байвал тэгээ сайхан үзчихгүй те. За сайн байцгаана уу YouTube үзэгч. Йоо. Just say hello, hello, hello. За сайн байцгаана уу YouTube үзэгчтэй. Та бүхэнд YouTube үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. Камер ногоон нагсан уу? Би яг танил гарч ийн үү? Ногоон гэлийг харах юм байна. Уг нь ингээд өөрийгөө ингээд хараад ярмаар хэл да. Гэтэ яг үзэгч рүүгээ харж байгаа юм шиг ярихын тулд камер гаргах хэрэгтэй гэсэн. Тэгээ би камер харахгүй надад миний камер харагдахгүй. Ногоон гэлээс харагдаж байна. За миний анхны яг нэг яриад сууж байгаа бүрэн хэмжээний бичлэг болж байна. YouTube хийя, YouTube бичлэг хийя гэд амар удаан бодож ийн. Тэгээд ерөөсө зориг хүрхгүй, заванж таарахгүй. Тэгээд завтаа болохоор хийн гэж бол угаасаа байхгүй юм байна. Тэгээд ингээд ярихтаа бол тийм сайн биш болохоор ингээд ер нь ярьж чаддаг болохоор бас хий гэж бодсон чинь хизээч ярьж чаддаг болох юм те. Харин хийгээл явал ярьж чаддаг болох бах. Тэгээд эхний бичлэгээрээ юу их гээд байгаа вэ гэхээр миний өсвөр насны крашууд гэдэг нэртэй. Өсвөр наснда ингээ миний ингээ крашилж ийсэн олонний танил ингээ хүмүүс байгаа байхгүй юу? Энэ дунд нэрээ би ч гэсэн гэж бодож байгаа хүн байвал хөөрхөн комент сэтгэл ч гэсэндээ бичээрэй. Эсвэл өөр тухайн үед амар алдартай олон хүнийг крашулж ийсэн хүмүүс байвал бас бичиж өгөөрэй. Гэтэ хин нэгэнд амар хэрэгтэй бичлэг бол биш байх бах. Зүгээр л уйдаад үзэх бичлэг чинь бүр дууссан. Ямар ч ингээд бичлэг ингээд үзээд YouTube-аас ингээд бичлэг үзээд байжсэн чинь хамаагүй ингээд үзэх бичлэг чинь дууссан байжсэн чинь миний бичлэг гараад ирсэн байвал тэгээ сайхан үзчихгүй те. Тэгээ сайхан амрангаа, цагаан унгаа ч юм уу те. За эхлэе. Эхний миний өсвөр насны краш хинбэ гэхээр жүжигчин Аглуу байна. Яагаад крашлсан бэ гэхээр тухайн үеийн одоо нөгөө нэг тухайн үеийн юу эс штэ. Сэргээш 3 байс. Сэргээш 3 дээр Аглуугийн нөгөө нэг ингээд өсмөстэй ингээд амар шүжиж мүлжээд ингээд алчуур ингээд бооцсон. Тэр хэсгийн дүр байдаг штэ ингээд одноо ингээд араас нь амар ингээд гүгээд идэг. Найз нэг ихчмэд бисквит дурлсан. Гэтэл нэг охин надад хуалтлаа дурлсан. Тэр охин үнэн тамтай охин. Ине таг залуу үгэрхлийн аргагүй саг залуу үнэндээ түүний харахад сэтгэл зүрх доотлоо на хүрээдэг юм. Яг тэр дүрд нь ингээд тэр дүрийг нь амар крашлж ийсэн би. Ягаад ч юм амар тийм дог санагдаад тэгээд амар тэгээ сэргээ шиг амар үзэх дуртай байсан гэж дахин тэгээ сэргээш ингээд энэ цуврал ингээд жүжигнүүд байгаа шүү. Тэндээс хамгийн дуртай нөгөө Аглуу одноо хоёрын тэр хэсэг байсан. Аглуу мэн чамтай нэг л чиг үтмэр байна гэдэг лөө холоод байна уу. Тэгээд Аглуу чи босаг залуу чиний нүд төмсө сайхан хоолой огт талагдаа гэл дуулаад одноотой хамт дуулаалсан нэр мангар крашлдаг байсан. Тэгээ 1975 оны 11 сарын 6-нд төрсөн байлээ. Тэгэхээр чи манай ааваас 5-аар дүү юм байна. За хоёр дахь нь болохоро дандаа нэг бахан хөгшин үе маш. Хоёр дахь нь Джеки Чан жүжигчин. Джеки Чаныг угаасаа шүтдэг маш олон хүмүүс би маш бүтээлж тэгээд маш хөгжилтэй маш хичээнгөө маш шаргуу жүжигчин байгаа. Энэ монголчууд яриад байдаг чинь хятад хүмүүсээс Jelly Jackie ч хоёр л дуртай мартай гээд яг жоок л дөө. За тэгээд Jackie Chan би маш их дуртай. Одоо ч гэсэндээ үнэхээр дуртай. Тэгээд тухайн үед чинь одоо юу гэмээр юм дээ. Залуу байх үеийнх нь л одоо кинонууд ингээ байгаа штэ. Дээр үеийнх нь кинонууд ингээ гарч ил байдаг. Одоо ч Jackie Chan кинонууд ингээ гарч ил байдаг. Тэгэл тэр үеийн нөгөөний Согтуу мастер тэгээд яг Согтуу мастерын тэр бүр залуухан байсан шүү дээ. Тэр мөрийг үзээд тэгээд Jackie Chan бүр ингээд дурлахын цаашин крашлж ийсэн. Одоо л крашлж гэдэг үг чинь ингээд мод болоод байгаа шүү дээ, тий. Тухайн үед бол тэгэл амар ямар гоё юм бэ л гэж бодож ирсэн л байхгүй, тий. Тэгээд одоогоор ярих юм бол крашлж ийсэн. Амар дээр үе хүн шиг.
Нэмэч одоо эдэн настай. За тэр яах вэ? За тэгээд одоо нэг хэдэн жилийн өмнө юм чи тэр үед л гэж ярьж штэ. Тэгээ Жеки Чаныг крашлдаг байсан. Ингээд одоо нөгөө нэг хамгийн миний дуртай хэсэг бол Жеки Чаны нөгөө нэг кинонууд дуусаад кино дуусны дараа нөгөө нэг киногоо хэрхэн яаж хийж байгаа вэ? Ингээд жүжиглэлтэй ингээд зүгээр ингээд камераар битцсэн хэсгүүд байдаг штэ. Ингээд кино болгоноос гардаг. Тэн дээр ингээд нэг юм амар хөгжилтэй киноны хөгжилтэй хэсгүүд гэж яриад байдаг штэ. Тэр нь амар хөөрхөн. Тэгээ тэн дээрээс нөгөө Жеки Чаны ингээд хамгийн юмнуудаа өөрөө ингэж хийдэг байсан, өөрөө ингээд бодтойгоо ингээд хийдэг байсан гэдгээр алдартай шээ. Тэгээд тэрийгээ сонсоод вау гэж бодчихсон. Тэгээд Жеки Чан надад маш царайлаг санагддаг байсан. Одоо ч гэсэндээ яг царайлаг санагддаг хөгшөрсөн ч гэсэндээ маа Жеки Чан чинь юу юм бэлээ 1954 оны 4 сарын 7-нд төрсөн юм бэлээ. За тэгэхээр 3 дахь нь хин бэ гэхээр миний найз хүн 9 сүлт үнэг кино бүгдээр мэдэн те мэдгүй бараг байхгүй байх. Энэ киноны эрэгтэй жүжигчин Ли Синги бол олон хүний краш байгаа. Хамгийн анх миний найз хүн 9 сүлт үнгийг үзээд Ли Сингиг бүр ингээ амар крашлжсэн бүр ёо гэл ямар гоё ах вэ гэл. Тэстэ нэрээ. Тэгээд тэр кино нь өөрөө маш гүрхэн хөгжөлтэй гэгээлэг кино штэ те. Тэрнээс нь болоод ч тэр юм уу. Тэгээл ингээл амар крашжсэн. Угаасаа мангар царайлаг. Тэгээ одоо ч гэсэндээ ингээ тэр үеэс хойш одоо болтол тасалдгүйгээр Ли Синги убаага бол крашлсаар байгаа. Одоо сүүлд гарсан нөө Маус гэд кино байгаа шүү дээ. Маус кинонд нь бүр ёо тэнэг дуртай. За. Арай хурд яваад байна уу би? Яана миний бичлэг дөнгөж 8 минут. Яг доорож 10-13 минутын бичлэг хиймээр байна л да. За тэгэл миний найз охин 9 сүлт үнэг дээр гадаг Ли Синги убаа маань юу юм бэлээ? 1987 оны 1 сарын 13-нд төрсөн өдгөө 37 настай юм байна. Тэгээ дараагийн хүний маань цөөхөн хүн мэдж байгаа ах гэж би бодож байна. Эсвэл яг миний үеийнхэн бол ихэнх нь мэдчихэж магадгүй гэтээ охтууд тэр тусмаа яг үнэхээр мэдж байгаа бол гоё дэм болоод бичээрэй гэхгүй юу. Ямар ч гэсэн энэ Таиландын дуучин тухайн үедээ ингээд нэг жоохон л хөвгтэй байгаа хгүй би ч өөрөө л жоохон лсэн л да. Тэгээ тэр нөгөө нэг нэрийг би саяхан хайлаа би түрүү нэрийг мэдж байгаагүй Камиказе гэдэг нэртэй одоо нөгөө нэг яг ингээд өөрийнх нь тайзны нэр юм уу яг өөрийнх нь нэр юм уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Би ингээ хайсан чинь Dirt Kamikaze гэж гарч ирсэн. Kamikaze мэн болохоор одоо 98 оных юм байна. Тэгээ би танд одоо бичлэгийг үзүүлье.ยิ่งเจอยิ่งลำบากใจทุกทีเห็นเธอต้องแชร์ด่วนกดไลค์ทีมองแล้วมันสั่นทำหัวใจปั่นไม่ให้หวันยังไงก็บอกแล้วนะเตือนแล้วนะเล่นยังมีหัวใจชาชอบมาตามองตาชอบก็มาใกล้ชิดกันน่าอย่างนี้ Тэгээд одоо энэ бичлэгийг ингээд их нь үнэхээр мэдчихэвэл энэ бичлэг энэ клипнээр гарч байгаа дууг нь дуулаад байгаа царайлаг хүү байгааз. Тэгээд маш амар крашжсэн. Тэгээд ядаж байхад өөрөх нь клип нь ингээд дандаа ингээд мэдээж ингээд сургуулийн насны хүүхд байгаа учраас ингээд гоё сургуулийн хайрын ийм гоё бичлэг гарч байгаа байхгүй юу. Тэгээд ингээд нэг охины араас гүйж мүгээл. Тэгээд нөгөө охин нь юу гэмээрээ нөгөө охиноо жоохон ингээд дээлгэж мэлгээл тэгсэн нөгөө охиндоо сайн борлол дуулж мурлаад нэг тиймэрхүү юмнууд ингээд гараад идэг. Тэгээ тоглож байгаа охтууд ч гэсэндээ үнэхээр хөөрхөн. За тэр яг энэ дуучныг болохоор би бүр амар крашлжсэн. Тэгэл анх ингээд утастай болчоод
дуунуудыг нь бүр ингээл амар их сонсоод зуртаар гарах юм бол ингээл гэлс ингээл өө яна дуун гарч ийн гэл бүр ингээл анхаарал сонсоод клип нь маш гоё гэгээлэг тийм хөөрхөн санагддаг байсан. Тэгээд крашлж исэн байгаа. Тэгээ одоо бол маш гоё залуу болсон байлээ. 98 оных гэхэр чинь надаас 2 ах юм байна. Амар гоё царайлаг бүр царайлаг болсон мөлий. Амар хурдан яриад байна уу? За анхны бичлэг шүү алдаа мадагтай байвал уучлаарай. Тэгээд хитрхий сул ярьж байвал бас уучлаарай. За. Хамгийн сүүлийнх маань юу вэ гэхээр би энэ бичсэн юм да. Тийм. За 4 хүүхэдтэй хамтлаг. Би ингээд нэрийг сандгүй. Ингээд 4 хүүхэдтэй л хамтлаг байсныг бол санаад байгаа хгүй. Тэгээд би Google дэж үзэхгүй 4 хүүхэдтэй хамтлаг гэд. Тэгээд тэгсэн чинь Good Boys нэртэй байсан байна. Нэрийг ингээ өмнөхөр анзаарч байгаагүй мөлий. Good Boys нэртэй 4 хүүхдээс бүрддэг хамтлаг байсан. Тэгээд амар гой дуунуудтай. Тэгээд нэг дууг нь бол та нар барыг мэдэх бах. Тэгээд ялангуяа миний үеийнхэн бол мэдэх бах. Дууг нь одоо ингээ оруулъя. Алон хөлөөр зүгэд чи зүлэгдээ самбар дээр багш шохомор санаал тулж нэрэг чин зураа замэг бодох тути гой мэдрээс төрхийн энэ хар юм уу орой болохоос айлгүйгээр гэрч чин шиг байна. Хайргийн чинь нэглэг шиг боллоо. Миний чамда хатгаж өгсөн бэлхий баяртайгаар авсан чи зүн хацар дэмэн зөөдөн үсэд орсон чи бясан зүрх минь багтаж ядан догсон. Ингээд л надад анхны харны сэдэрсэн үлдээ цастай нартай байсан чогтон чамагийн үеэр хэлгээд чинь нэнд харин итгэж шүү. Тэгээд энэ дуу би нүнд нь маш их дуртай. Тэгээд дуунуудыг ингээл дахин сонсдог байсан. CD мэдээгээр аваад давдлаа ярьж CD-гээр авч ирсэн бол санахгүй л юм л да. CD бол тэр үед байсан гэхгүй юу. За мэдхгүй ямар ч хэсэн нөгөө нэг зургт мууртаар ингээ гардаг байсан маш их сонсох дуртай байсан. Тэгээ саяны дунд бол маш их дуртай. Хамгийн гол нь энэ дөрвийн хэнийг нь крашч хийсэн юм бэ? Хэн болов нь штэ? Мөнхбаатарыг нь крашлдаг байсан. Тэгээ зургууд нь одоо энэгээр ч юм уу ингээд бүтэн ч юм уу орох байх. Мөнхбаатарыг нь крашлдаг байсан. Ингээд ус нь амар хөөрхөн байгаас ингээд босгож мосгосон. Яг хуу би одоо тэр дундаа л хамгийн царайлаг ингэж боддог байсан байхгүй юу Мөнхбаатарыг нь. Тэгээд тэгээд дууган сонсох аймаа дуртай. Дуунууд нь ч гэсэн ахаал нөгөө нэг сургууль ингээл явж байгаа хөөрхөн юмнууд ингээл гараал тий. Тэгэл нэг охин сайн болж молвол тэгэл их хөөрхөн нүдэн шилдээ босгоцсон ингээл дөрүүлээ ингээл дуулаад амар хөөрхөн. Тэг Мөнхбаатарыг нь бол амар крашлж исэн. Тэгээд юу юм бэлээ? Саяхан ингээ хайж үзсэн чинь яг өмнөх зургийг бас одоогийн зургийг нь оруулын юм залуу болсон байлээ. Тэгээд миний яг ингээ төсвөр наснда яг ингээ ахлахаа ингээ дундаа ингээ байх та юм болов? Зарим нь дундаа ингээ байх та, зарим нь ахлахаа ингээ байх та гэж крашлж исэн, дууг нь сонсч исэн, киног нь үздэг байсан хүмүүс байлаа. Part 2 гэж оруулахыг хүсэж байна. Хэрвээ ингээд ойдох толтонд ингээд крашлж хүмүүсээс санах юм бол би ингээд зөндөө санах гэж хичээгээ. Тэгээд 5 хүнийг бол олсон. Зарим нь бол одоо бол крашлж байгаа. Одоо жишээ нь Jackie Chan ахын кинонууд ингээд дахин явж байдаг учраас яг үүд залуугаараа ингээд тэр кинонд мөхлөгдсөн байгаа штэ. Яг тэр төр төрхөөр нь үргэлж ингээд шүтэж хайрладаг. Тэгээ бас лизингийн маань одоо хүртэл үнэхээр гоё хിവэрээ. Тийм учраас би крашлсан хിവэрээ л байгаа. Гоё кинонууд дээр гарч ирээ дандаа гоё байдаг. Цаашдаа ч гэсэн гоё байх бах.
За тэгээд Таиланд дуучин байна гэсэн штэ Камикадзе гээд би ингээд тухайн үед дунд амар дуртай ягаад тийм мартсан байжсэн байхгүй. Тэгээд саяхан ахаад ингээ хайгаад ютубер хайгаад ингээд үзсэн чинь тэгээд хайж явж байгаад инстаграмыг олсон айгуу гоё хүн болсон бэлээ хэлсэн штэ. Айгуу гоё хүн болсон байна гэж хэлсэн штэ. Өмнөхөөс ч илүү царайлаг болсон байлээ. Тэгээд тэрийг инстаграмаар дагсан би. Буцаад дахиад крашлсан. Одоо дахиад миний краш болсон байгаа. Одоо өсвөр насны биш одоогийн ч гэсэндээ миний краш. За тэгээд миний хэрэгтэй хэрэггүй зүйл ярих юм сонссонд баярлалаа. Орж ирсэнд баярлалаа. Лайк, subscribe дараарай. Цаашдаа зөндөө олон төрлийн бичлэгнүүд хийхийг зорж байгаа. Бодсон юмнууд их байгаа. Тэгээ бичлэг хийх гэж маш их бодсон. Тэгээ өчтөр яг үүндээ ингээд хийхгээ суусан. Тэгээ чадаагүй ингээд гэрхэн байсан учраас чөлөөтэй ярьж чадахгүй байх гэж бодоод тэгээд одоо ингээд зориг гаргаад гэх юм уу утасныхаа өмнө сууж гин. За тэгэхээр намайг дэмжээрэй. Хамт байсан баярлалаа. Баяртай.